Америк нэгдсэн улсын Сенат Венесуэлд дахин цэргийн ажиллагаа явуулахыг хориглолоо. Дааны элчин сайд Гренландын төлөөлөгч нар Америк нэгдсэн улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдтэй уулзжээ. Иран улсад эсэргүүцлийн жагсаал үргэлжилж, улс даяар өрн холбооны сүлжээ бүрэн тасарсан гэлээ. Европын холбоо Өмнөд Америкийн чөлөөт худалдааны гэрээг Франц улс эсэргүүцэж байна. Арам дөрөвдөгчтэй Тэнгэр телевизийн оройн гадаад мэдээний тайван хөтөлбөр та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Бид өнөөдөр олон улсад болсон онцлог мэдээллээс AFP болон Reuters агентлагийн их сурвалжтайгаар хүргэх болно. За, Венесуэл улс дахь Америк нэгдсэн улсын цэргийн ажиллагааны улмаас Америк дотроо улс төрчид нь хагаралдаж эхэлсэн байна гэж хэлж болохоор байна. За, өнөөдөр Америк нэгдсэн улсын Сенатын танхим 52, 52, 47 саналын харьцаатайгаар Дональд Трамп ерөнхийлөгчийг Венесуэл улсад цаашид цэргийн ажиллагаа явуулах эрх мэдлээс нь хязгаарлах алхмыг хийсэн байна. За, санал хураасан тогтоол нь War Powers Resolution гэх нэртэй дайны эрх мэдлийн тогтоол гэх нэртэй тогтоолоо. За, үүгээр Дональд Трамп цаашид Венесуэлд Америк нэгдсэн улсын зэвсэг хүчнийг ашиглахын өмнө Конгрессоос заавал зөвшөөрөл авах ёстой гэсэн шаардлагыг хуульчлах зорилготой тогтоолоо. Тогтоолыг ардчилсан намын сенатор Тим Кейн болон Бүгд найрамдах намын сенатор Рэнд Пол нар хамтран санаачилсан байгаа юм. Бүгд найрамдах нам сенатыг хянаж байгаа ч гэлээ зөрүү нь тийм ч их биш 53-47 гэсэн харьцаатай. Нэмээд энэхүү тогтоол батлагдахын тулд ердөө энгийн олонхын санал хэрэгтэй байсан. Зарим тогтоол нь 52-47 гэсэн харьцаатайгаар дэмжигдсэн байгаа нь энэ дотор Бүгд найрамдах намын 5 сенатын сонголт байна. Сонгогдсон ерөнхийлөгч буюу Дональд Трампын эсрэг ардчилсан намынхантайгаа нэгдсэн байгаа нь инээ гэсэн үг. Мөн нэмж хэлэхэд энэ удаагийн санал хураалт нь процедурын шинжтэй боловч эцсийн санал хураалтад батлагдах дэмжлэг байгаа, Конгресс байгаа гэдэг илтгэсэн хэрэг болж байгаа. Сенат энэхүү тогтоолыг баталснаар цааш төлөөлөгчдийн танхимд шилжих учиртай. Төлөөлөгчдийн танхимч гэсэн Бүгд найрамдах намынхан олон хүчгэлээ мөн л адил зөрүү нь их биш байгаа. Тодорхойлох юм бол 218 Бүгд найрамдах намын гишүүд, 213 ардчилсан намын гишүүд байна. Тиймээс Дональд Трампын хувьд маш эмзэг нөхцөл байдлыг үүсгэлээ гэж хэлж болохоор. Санал хураалтын дараа Дональд Трамп уурлаж бухимдсан нь бол тодорхой байлаа. Тэгэхээр тогтоолыг дэмжсэн өөрийн намын 5 сенатуудыг ил тод шүүмжилж тэднийг улс төрөөс бүрмөсөн шахан гаргах хэрэгтэй гэсэн утгатай мэдээлэл хийсэн байна. Тодорхойлбол тэрээр Truth Social платформ дээр ардчилсан намтай нийлж Америк нэгдсэн улсыг хамгаалах, бидний эрх мэдлийг булаах гэж оролцсон эдгээр сенатуудаас Бүгд найрамдах нам ичих ёстой. Мөн тэднийг дахиж хизээж төрийн албанд сонгож болох ёсгүй гэсэн байна. Эдгээр 5 сенат хэн байсан бэ гэдгийг харвал Рэнд Пол, Сьюзен Коллинс, Лиза Мурковски, Жош Хоули, Тод Янг гэх 5 сенат байгаа. Тэдний улс төрийн үзэл баримтлалыг нь харвал либертар, төвийн популист чиглэлийн төлөөллүүд байсан юм байна. Ерөнхийлөгчтэй ил тод зөрчилдсөн тун ховор эслийг бүрдүүллээ гэж улс төр шинжээчид дүгнэж байна. Нэг бүрчлэн харвал Мэйн мужийн Сьюзен Коллинс сенатын тухайд Николас Мадурог баривчилсан ажиллагаа нь асар нарийн өндөр түвшний тусгай ажиллагаа байсан. Гэхдээ Конгрессийн тодорхой зөвшөөрөлгүйгээр Венесуэлд урт хугацааны цэргийн оролцоо бий болгохыг дэмжихгүй гэж тайлбар хэлсэн байна. Тэгэхээр энэ жил дахин сонгуульд нэр дэвших боломжтой. Дональд Трамп түүнийг дахин сонгогдох ёсгүй гэж ил тод зарласан байгаа нь түүний улс төрийн ирээдүйд шууд нөлөөлөх үс мэдээлэл болж байгаа. Индианы мужийн Тод Янгийн тухайд Тэнгисийн явган цэргийн тагнуулын албанд ажиллаж байсан нэг юм байна. Конгресс дахь цэргийн эрх мэдэл багасаар байгаад санаа зовж ирсэн гэдгийг хэлдэг. Тэрээр Дональд Трампын батлан болох бодлыг ихэнхдээ дэмждэгч гэлээ Конгресс оролцохгүй бол хууль бус үндэслэлгүй дайн болно гэж анхааруулсан байна. Миссури мужийн Жош Хоулигийн тухайд Дональд Трамптай үзэл баримтлалаараа ихэвчлэн нийцдэг популист чиглэлийн консерватив сенат байгаа. Гэхдээ гүйцэтгэх засаглалын эрх мэдэл хэд төвлөрж байгааг шүүмжилдэг нэг. Тэгэхээр Николас Мадурог огцруулсны дараа юу болох? Венесуэлд дахин цэргийн оролцоо бий болох вэ гэдгээс болгоомжуулж энэхүү тогтоолыг дэмжсэн гэж тайлбарласан байна.
Кентаки мужийн Рэнд Пол Сенатын тухайд энэхүү хуулийг хамтран санаачилсан Сенатага Америкийн гадаад дахь дайн цэргийн оролцооны хамгийн тууштай эсэргүүцэгчдийн нэгэ гэж хэлж болно. Тэрээр ерөнхийлөгчийн эрх мэдлийн хэд тэлэлтийг альч намын үед эсэргүүцэр ирсэн байдаг. Сүүлийн Сенат буюу Аляска мужийн Лиза Мурковскийн тухайд тэрээр намынхаа байр сууриас ерөнхийдөө хазааж ирсэн төвийн үзэл баримталтай сенатор. Тэрээр Рэнд Полын хамтаар Дональд Трампын Карибын тэнгист агаарын цохилт өгч байгаа явдлуудыг замун эрх мэдлийг нь хязгаарлах оролдлогыг дэмжиж ирсэн нэгэн. Конгрессийн хяналт суларч байгаа мөн олонтой шүүмжилж байсан юм байна. 2025 оны турш Европын холбоо Украины дайнд анхаарлаа хандуулж Оросын зүгээс ирж болзошгүй аюулаас хамгаалахын тулд баталгаан хамгаалахын салбараа яарчлан бэхжүүлж байсан. Гэтэл шинэ он гараад 7 хоногч өнгөрөөгүй байхад тэд дахин нэг удаа аюулгүй байдлынхаа стратегийг бүхэлд нь дахин харж эхлэхэд хүрээд. Шалтгаан нь Дональд Трамп ерөнхийлөгчийн Гренландыг Америк нэгдсэн улсын мэдэлд авах тухай ил тод сүрдүүлгийн шинжтэй мэдээллүүдтэй холбоотой. Дональд Трамп он гарснаас хойш Даны мэдэлд байдаг энэхүү газар нутаг буюу Гренландыг Вашингтоны хяналтанд оруулах ёстой гэсэн байр суурь тогтмол хэлж ирсэн. Мөн цагаан ордны албан тушаалтнууд ч гэсэн тэр энэ зарлалд хүрэх янз бүрийн хувилбаруудыг тэр дундаа цэргийн арга хэмжээг хүртэл судалж байгаа гэдгээ хэвлэлүүдэд нээлттэй мэдээлж хэлсэн байдаг. Өнөөдөр гэхэд Данийн Америк нэгдсэн улс дахь элчин сайд Еслер Миллер, Сэрэнсянц болон Гренландын Вашингтонд суугаа тэргүүн төлөөлөгч Якоб Эбасистнаар цагаан ордонд үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн албан тушаалтнуудтай уулзсан байна. Энэхүү уулзалтаар Гренландын асуудлыг хэлэлцсэн талаар Данийн засгийн газрын их сурвалжууд мэдээлж байгаа. Харин цагаан ордон энэхүү уулзалтын талаар албан ёсны тайлбар өгөхөөс татгалзсан байна. Дипломат уулзалтууд цаашиж гисэн үргэлжлэн Америк нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио эх 7 хоногт Данийн албаныхантай уулзахаар төлөвлөсөн байна. Гренланд нь өөрөө дэлхийн хамгийн том арал, ашиглагдаагүй асар их ашигт малтамлын нөөцтэй. Газар зүүн байршлынхад хойд Америкт харьяалагдагч гэлээ улс төрийн хувьд Европын нэг хэсэг байна. Гэхдээ Гренландыг Америк нэгдсэн улс өөрийн болгоно гэдэг нь амархан хэрэг ерөөсөө биш. Дотоод гадаад улс төрийн ноцтой саад бэрхшээлээс гадна хэрвээ Америк нэгдсэн улс хүч хэрэглэхтэй тулах юм бол НАТОгийн холбоотнуудтайгаа шууд сөргүүлдэх аюултай байна. Одоогоор Америк нэгдсэн улс 1951 оны батлан хамгаалах салбарын гэрээгээр Гренландд цэргийн баазаа байгуулах эрхтэй. Гэхдээ Дональд Трампын хувьд энэ нь хангалтгүй байгаа юм. Бүрэн өмчлөхийг хүсэж байгаа гэсэн. Үүнийгээ тайлбарлахдаа тэрээр Гренландд Орос болон Хятад улсын нөлөө хэд их байна. Европын холбоо Гренландыг хамгаалж чадахгүй орхигдуулсан байна. Данус ганцаараа хамгаалж чадахгүй гэх шүүмжлэлүүдийг хэлдэг. Өнөөдөр гэхэд Америк нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч J.D. Vance Дан Гренландын төлөөлөгч нар цагаан ордонд эрэхтэй зэрэгцэн ээлжид нээлттэй шүүмжлэлээ хийсэн. Гэхдээ тэрээр Гренландын асуудлыг хямраллаа гэж тодорхойлсон байна. Мөн Дан Гренландыг хамгаалахад хангалттай анхаарал хандуулаагүй байхад нөгөө талд Дональд Трамп Гренландын мөн Америкийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд шаардлагатай бүхнийг хийхэд бэлэн байна гэж хэлсэн байна. Гэхдээ шинжээчид Америк нэгдсэн улс шууд довтлогоо цэргийн ажиллагаа хийхээс илүүтэй Гренланд дахь цэргийн хүчээ алгуур нэмэгдүүлэх замаар бодит хяналтаа тогтоох тактикийг сонгож магадгүй гэж таамаглаж байгаа юм. Олон нийтийн анхаарлыг татж байгаа дараагийн нэг асуудал нь Иран улс дахь эсэргүүцлийн жагсаалга. Энэхүү жагсаал нь 12 дугаар сарын сүүлээс засгийн газрын эсрэг өрнөж эхэлсэн одоо ч үргэлжилж байгаа. Энэхүү жагсаалд энэ 7 оноос эхлээд хаант засаглал дуусгар болох үед угсаа залгамжлах хунтайж гэгдэж байсан цөллөгдсөн ханхүү одоо бол сөрөг хүчний улс төрч Реза Пахлани олон нийтэд жагсаалын цар хүрээг улам тэлэх хэрэгтэй гэж уриалснаар жагсаал улс даяар ирчийг авсан гэж их сурвалжууд мэдээлж байна. Зөнтэй холбогдуулан Ираны засгийн газраас энэхүү жагсаалыг намжаах зорилгоор зөнгөрсөн даваа гарагийн орой интернет болон утасны сүлжээг бүрэн тасалсан байна. Жагсаалын тухайд анхандаа иргэд Иранд эдийн засгийн нөхцөл байдал муудаж ирсэнтэй холбоотойгоор эхлүүлсэн. Одоогийн байдлаар 31 мужид тархаж зах худалдааны төвүүд үүд хаалгаа барьж ажил хаялт зарласан байдалтай. Жагсаалыг намжаах дарах нэрэн дор Ираны дотоод аюулгүй байдлын хүчнийхэн 45 гаруй иргэдийн амь насанд хүрсэн 2270 гаруй хүнийг гэмтэж бэртээсэн гэж хүний эрхийн байгууллагууд мэдээлж байна. Нас барсан иргэдийн дунд бага насны хүүхдүүд ч гэсэн байна. Иранд хүний эрхийн төлөө ажилладаг Норвеги улсад төвтэй хүний эрхийн байгууллагын зүгээс жагсаал эхэлсэн цагаас хойш өдөр бүр хүчирхийлэл нас баралтын тоо өсөж байгаа гэж мэдээлж байгаа юм.
Өмнө нь дурдсан цөллөгдсөн хунтайж Бахлагийн хувьд Ираны иргэдэд өчигдөр болон өнөөдөр оройн 20 цагт иргэдийг нэгэн зэрэг жагсаалд оролцож дууга нэгтгэхийг уриалсан байна. Мөн тэрээр Европ болон Америк нэгдсэн улсын удирдагч нарт жагсагчдын дуу хоолойг хүргэхийн тулд тасалдсан сүлжээг буцаан сэргээж өгөхийг хүссэн байна. Жагсаалын сүүлийн 12 хоногийн бичлэгүүдээс харахад зарим жагсагчид цөллөгт байгаа хунтайжийг дэмжиж урай лоозон гаргаж байгаа нь харагдана. Гэсэн хэдий ч энэхүү хөдөлгөөн ямар ч удирдагчгүй үргэлжилсэн хэвээрээ байна. Засгийн газраас эдийн засгийн хямралд өөрчлөлт оруулахыг шаардсан ч гэлээ одоо ч өөрчлөгдсөн төлөвлөгдсөн юу ч байхгүй. Ираны мөнгөн тэмдэгт $1 харьцуулахад 1.4 сая реалд хүрч унсан байгаа. Инфляцийн өсөлт ялангуяа хүнс, эмийн үн сүүлийн жилүүдэд Иранд огцон өссөн юм. Ираны засгийн газар хямралыг олон улсын хоригоос болсон гэж тайлбарч байгаа нь иргэдийн уур бухимдлыг улам ихээр өдөөсөн хэрэг болсон байна. Мөн нөхцөл байдлыг хөндлөнгөөс болон олон улсын удирдагчид харж анхааруулга өгч байгаа нь хурцдмал байдлыг үүсгэж байгаа бас нэгэн шалтгаан юм. Үүнд Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Ираныг жагсагчдад хор учруулахгүй байхыг анхааруулж хэрвээ учруулсан тохиолдолд ноцтой хариу арга хэмжээ авна гэсэн анхааруулгыг өгсөн байна. Мөн Герман улсын гадаад хэргийн сайд Йохан Вадефол Ираны засгийн газрыг хүч хэтрүүлэн хэрэглэсэнд нь буруутгаж байгаа юм. Харин Ираны албаныхан жагсагчдыг гадаадын дэмжлэгтэй бүлгүүдээр удирдуулж байна гэж хардаж байгаа. Өмнө самууныг зөвхөн дотоодын асуудлаас болоогүй гэж үзсэн байна. Энэхүү нөхцөл байдал өнөөдөрч докторгүй хിവэрэ хунтайж Бахлаги Ираны иргэдийн хүсэл сонирхлыг харж үзэн цаашид жагсаал зохион байгуулах уриалгыг хийх төлөвтэй байгаа. Франц улсын ерөнхийлөгч Эммануэль Макрон өнөөдөр Парис хотод болсон томоохон тариачдын эсэргүүцлийн жагсаалтай холбогдуулан Европын холбоо болон Өмнөд Америкийн орнуудын хооронд хийхээр төлөвлөж байсан чөлөөт худалдааны гэрээнд гарын үсэг зурхгүй гэдгээ зарлав. Энэхүү шийдвэрт жагсаалд оролцсон тариачдын дуу хоолой хүчтэй байсан. Тэд нийслэл Парис хотод трактортой орж төв замуудыг хаасан байна. Үүнд яралтын хаалга болон Эйфелийн цамаг руу явдаг урсгалууд хаагдсан байна. Их баригчдын мэдээлснээр Парис руу орох хурдны замуудыг тракторууд хааснаас болж 150 км үргэлжилсэн замын төвжирэл үүссэн байна. Бразил, Аргентин, Парагвай, Уругвай зэрэг улсуудтай хамарсан энэхүү худалдааны гэрээ хийснээр Европын зах зээлд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн хямд үнээр ихээр орж ирэх байна. Ингэснээр дотоодын үйлдвэрлэгчдэд сөрөг нөлөөтэй гэж анхааруулж байгаа. Жагсагчид Европын холбоо болон Өмнөд Америкийн орнуудын хооронд хийхээр төлөвлөсөн энэхүү чөлөөт зах зээлийн гэрээг энэ шалтгааны улмаас эсэргүүцэж байгаа гэсэн. Мөн тариачид төрийн хөдөө аж ахуйн салбарт хийсэн зохицуултыг шүүмжилж малын вирусын гаралтай өвчний дархалтыг зогсоохын тулд устгах ажиллагаа явуулна гэсэн засгийн газрын бодлогыг бодит байдалтай нийцээгүй хэтрүүлсэн шийдвэрээ гэж буруутгасан байна. Худалдааны гэрээний тухайд Франц улс дэмжих юм бол Европын холбооноос 45 тэрбум еврогийн санхүүжилтийг хөдөө аж ахуйн салбартаа авах боломж замун Бордооны импортын татварыг бууруулах нөхцөлийг бол Европын холбооны комиссийн зүгээс өгчээсэн. Гэвч үүнээс үл харгалзсан ерөнхийлөгч Эммануэль Макрон ийхүү Франц улс эсрэг байр суурьтай байгаа гэдгийг илэрхийлж өөрсдийн тариачдыг хамгаалахын тулд энэхүү саналыг дэмжихгүй болохоо хэлж байгаа юм. Мөн тэрээр уг гэрээ тэмч чухал биш. Харин Франц тариачдыг хамгаалах нь илүү чухал хэрэг болохыг хэлж байгаа. Тариачдыг хамгаалах Франц улсын хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх тал дээр бүх хүчээ дайрлан ажиллана гэж амласан байна. Энэхүү худалдааны гэрээг дэмжихгүй байгаа улс ганц Франц бол биш. Ирланд улс ч гэсэн энэхүү гэрээнд эсрэг санал өгөхөөр төлөвлөж байгаа гэдгийг хэлсэн байна. Герман, Испани, Итали зэрэг улсуудын тухайд харин дэмжиж байгаа нь Европын үйлдвэрлэлийн салбарт хагарал үүсгэсэн хэрэг болж магадгүй. Европын холбооны санал хураалт өнөөдөр болохоор товлогдсон харин хараахан гараагүй. Гэхдээ гэрээ хүчин төгөлдөр болохын тулд Европын холбооны 15 улс мөн Европын парламентаас зөвшөөрөл авах шаардлагатай боллоо. Монгол улсын уул уурхайн салбарт нөлөө бүхий улс компани болох Rio Tinto компани Английн хөрөнгийн биржид бүртгэлтэй Glencore гэх компанийг худалдан авахар төлөвлөж яриа хэлэлцээрийн шат аль хэдийн эхэлсэн байна. Хэрвээ энэхүү хэлэлцээр амжилттай хэрэгжиж хоёр компани нэгдэх юм бол 207 тэрбум $, зах зээлийн үнэлгээтэй дэлхийн хамгийн том уул уурхайн компани бий болох боломжтой. Тодорхойлох юм бол дэлхийн хамгийн том хөдрийн олборлагч гэгддэг Rio Tinto-гийн зах зээлийн үнэлгээ өнөөдрийн байдлаар 142 тэрбум орчим $, байгаа бол Glencore-гийн хувьд 65 тэрбум $-аар үнэлэгдэж байгаа.
Хэрвээ тэдний хэрэгцээр амжилттай болох юм бол Австралийн 161 тэрбум $1 үнэлэгддэг BHP Group-ийг дамнаа гэсэн. Энэ дурдсан 3 компани нь дэлхийн хамгийн том уулархан компаниудын эхний 3-т жагсдаг өрсөлдөөн ихтэй компаниуд. Энэ 3 том компани хоёр нь хоорондоо нэгдэх гэж байна гэсэн. За одоогоор их сурвалжуудын мэдээллээр Rio Tinto Glencore-ийн хувьцааг бүтнээр нь эсвэл хэсэгчлэн худалдан авах талаар судалж байгаа боловч хэлэлцээрийн нарийн нөхцөл албан ёсоор ил болоогүй байгаа гэдгээс гадна амжилттай болох хэсэг нь тодорхойгүй байна. За хоёр талаас компаниуд хэлэлцээрийн талаар тодорхой нарийн мэдээллийг хараахан өгөөг байна. За мөн хэлэлцээрд хүрэх хэсэг нь баталгаатай биш болохыг албаны их сурвалжууд онцолж байгаа. Их Британий хувьцаа эзэмшигчдийн хувьцааг худалдан авах тухай хууль дүрмийн дагуу Rio Tinto 2 дугаар сарын 5 гэхэд албан ёсоор саналаа тавих эсвэл татгалзах ёстой. Одоохондоо бол хөрөнгийн зах зээлд хоёр компани энэхүү уулзалт хэлэлцээрүүд ихээхэн нөлөө үзүүлж байгаа нь гарцаа байна. Өнөөдрийн байдлаар Glencore-ийн Америкийн нэгдсэн улсад бүртгэлтэй хувьцаа 6%-аар өсөж, Rio Tinto-гийн Австрали дахь хувьцаа 6.3%-аар унсан үзүүлэлтээр гарч байна. Шинжээчдийн дүгнэснээр хоёр компани салбарлалтанд анхаарлаа төвлөрүүлж байгаа нь ирээдүйд эрчим хүчний шилжилт болон хэмэл оюун ухаанд шаардлагатай технологийн эрэлттэй холбоотой гэж үзэж байна. Дэлхийн зэсний эрэлт 2040 он гэхэд 50%-аар нэмэгдэх төлөвтэй байна. Зэсийн олборлолт дахин боловсруулалтыг өргөдөхгүй бол жилдээ 10 сая тонн орчим зэсийн дутагдал үүсч болзошгүй гэж шинжээчид анхааруулж байгаа юм. Мэдээ үргэлжлэж байгаа энэ хэсэгт бид зарим мэдээллийг товчоор багслан мэдээлэлтгэлээ. Израиль улс Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын санаачилсан газан зориулсан эхийн зөвлөлийг удирдах хүнээр нэгдсэн улсны байгууллагын хуучин элч Николай Младеновыг томилжээ. Энэхүү зөвлөл нь 10 дугаар сард байгуулсан түр гал зогсоох гэрээний хэрэгжилтийг хянаж, дайны дараагийн шатны үйл явцыг удирдах үүрэгтэй. Үүнд Хамас бүлэглэлийн зэвсгийг хураах, Израилийн цэргийн нэгжүүдийг татан буулгах, Палестины засгийн газрыг байгуулах, Газаг сэргээн босгох ажлууд багтаж байна. Гэхдээ одоогоор түр гал зогсоох гэрээ хүчинтэй хэвээрээ байгаа ч гэлээ Израилийн агаарын цохилтууд үргэлжилсээр Палестины энгийн иргэд амьсаа алдаж, хүнсний болон хүмүүнлэгийн хямрал даамжирч байгаа юм. Энтэг улсын Трипура мужаас гаралтай 24 настай оюутан Анжел Чакма болон түүний ахыг арьсангоор ялгуурланд оромжилж улмаар амь насанд нь хүрсэн хэрэг гарлаа. Энэхүү хэрэг нь энэтхэгийн зүүн умард мужийн иргэдэд байнгын тулгардаг ялгуурлан гадуурхлын асуудлыг сөхөөд байгаа юм. Хүний амь насанд санаатай хүрсэн арьсангоор ялгуурлан гадуургасан хүчирхийллийн шинжтэй энэхүү халдлагын улмаас энтэг улсын эрх баригчид арьсангоор ялгуурлахын эсрэг хуулийг чангатах шаардлага үүсэж байна. Хэргийн улмаас иргэд нэгдэж эсэргүүцлээ зарлан хуулинд өөрчлөлт оруулж гэмт этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх ёстой гэсэн шаардлагыг тавьж байна. Эрдэмтэд Шугашийн нэг их нэртэй уургийг хүний өндгөн эсэнд тарьж, хромосомуудыг зөв байрлалд оруулснаар өндгөн эсийг амжилттай залууж олжээ. Энэхүү арга нь эмбрионд үүсдэг насжилтаас шалтгаалсан генетикийн гэмтлийг бууруулах боломжтойг харуулсан байна. Мөн хромосомын алдаатай өндгөн эсийн тоог 2 дахин бууруулж, наснаас үл хамааран эмэгтэйчүүдийн жирэмсэх магадлалыг нэмэгдүүлэх дэвшилт шинээр инх үүслээ. Украин улсын зүүн өмнөд хэсэгт 1 сая гаруй хүн өвлийн улиралд Оросын агаарын цохилтын улмаас цахилгаан дасалдаж ус халаалгүй нөхцөлд амьдарч байна. Украины эрчим хүчний компаниуд Орос улбаны улсаас ирэх агаарын давталгоондор үйлчилгээгээ хэвийн явуулахад хүндрэлтэй байгаа гэдгийг хэлж байна. Харин дайны зогсоох хүчин чармайлт үргэлжилсээр байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. Үүнд Украины ерөнхийлөгч Володимир Зеленский, Европын холбоотнууд болон Америк нэгдсэн улсаас Украинд аюулгүй байдлын баталгаа хүсэж байгаа боловч Орос улбаны улстай газрын маргаан шийдэгдээгүй хэвээр байна. Бид олон улсад болсон онцлог мэдээлэлээс та бүхэнд таймлан хүргэлээ. Анхаарлаа хандуулсан явдал баярлалаа.